Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, бодит хөрөнгө оруулалт, бодит хэмнэлт, бодит өг өгч Smart Town хотхон. Та яг одоо захиалгаа өгвөл метр квадратын үн 2,600,000-аас 1,790,000 болж хямдрлаа. Борлуулалтын албатай холбогдох хотос 8610 5647 8910 5647. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир зүтгэгч юм бат. Хөтлөгч Чанцал Дулам ажиллаж байна. За хоёулаа эхлээ өнөөдөр мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. Та бүхэндээ өнөөдөр коронавирусын халдварын тохиолдолн танихгүй хүнээс ирсэн 8 сая вон гэсэн мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байгаа. За онцлог постны хэвд 1970-аас 2010 оны хооронд солонгосчууд ямархуу аялахтай яаж хэрхэн ярьдаг байсан талаар пост бэлдсэн байгаа. За өнөөдрийн онцлог бичлэгний хувьд гэх юм бол солонгосын алдартай кино драмын одоо зохиолч гэдэг ямар хүмүүс байдгийг болоод энэ талаар ярилцах болно. За миний мэдээллийн хувьд их нэртэй хүч хэрэгэлсэн Монгол иргэнд хорих ял оноожээ гэсэн мэдээллийг хүргэх болно. За онцлог постын хувьд хүчит гар барилдааны тэмцээн болж өнгөрлөлөө гэсэн юм мэдээллийг хүргэх болно. Постыг онцлно. За тэгэхээр эхлээд цаагаар мэдээлэл хүргэе. Жирүүд 9 эмтэй, өвдрөг бусаад 8 эмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо сүүл нэмэх 7 хэмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 13, шөнөдөө нэмэх 2 хэмийн дулаан байна. Үйлхүү цэлмэг байна. Өргөжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.39 мөнгө, бэлнээр авах нь 2.33, бэлэн бусаар авах нь 2.38, зарах нь 2.46 байгаа юм байна. Ингээд нэвтрүүлгийн сайн сайхнаа болцдог байгаа. Сонсогч нараа маань улан чимбахаар сайн сайхан юу байна да? За тэгэхээр миний хувьд бол өглөө бас одоо жоохон ажилтай байсан. Тэгээд яарахаараа дугуйтай гарсан л та. Тэгээд өнөөдөр ажлууд сайхан амжсан. Одоо өвдөөс өмнө гэсэн үг ажиллаа ирэхээс өмнө. Ер нь ялчгүй өглөө гараад явахаар машинтай ч явган ч автобус, такси гээд аль нэг тээврээр сонголоо гэхэд хоцорчоод яадаг тийм үү одоо тал бий байгаад би болоод байгаа. Ер нь хүмүүс бас дийлэх нь тийм л байл л да. Одоо яаж чирт гарсан гэсэн загам нэлийн тийм төгжрэлтэй. Дугуйтай явахд бол үнэхээр бас хурдаа очиж юм билээ. Яг жоохон амьсгаад одоо нэг ойр дугуй унааг нэг тийм сул тал байгаа. Гэхдээ ер нь бол өнгөрсөн 7 хоногийг бодоход гар дараад хань дугуйнхаа болцсон байсан. Өнөөдрийн хувьд бол арай гайгүй цагаар дулаараад тэгээ ажлуудаа бол одоо ажил ихтэй үедээ бол ялангуяа дугуйтай явах нь илүү тийм зохимжтой байгаа. Энэ хувцалтын хувьд жоохон таарахгүй нэг тийм асуудал гараад байгаа. Бусдаар бол их дажгүй сайхан надад бол тэгэхээр та яаж яваад байгаа юм? Одоо хүмүүстэй уулзахад жишээ нь биеийн тамирын хувцастай уулзахад жоохон эвгүй байгаа. Дугуй унахад жоохон албаны хувцастай бас эвгүй байна. Нэг иймэрхүү асуудал бол байгаад байгаа. За чамаар сонь сайхан юм байна. Надаар сонь сайхан гэх юм бол за нэг айхтар том зүйл болоогүй яг амьдрал маань урсдгаараа урсаалаа. Тэгээд өдөр болгоны асфальт хийж исэн тэгээд 3 хоног тасраад 8,000 дээр зогссон. Тэгээд өнөөдөр бас өчигдөр бол буцаад эргээд дахиад алхсан. Тэгээд 3 хоног нь яалтчгүй байхаа идэж уусараад таарсан. Тэгээд нөгөө хавар болохоор ч ингээл ядардаг штэ тий. Би бас ядраад ашгүй. Уг нь аюу сайн орой эрт унтаад байгаа мөртлөө өглөө басаар аюу ядарсан мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр насных юм болов? Настах гэж бодохгүй. Тийм тэгээ та бүхэн маань ч гэсэн нэрээ эрүүл мэндээ сайн анхаарад жоохон шим тижээлэг хоол хүнс хэрэглээрэй. Би уг нь аюугай халамжтай юм ярих гэсэн та шууд миний нас руу оруулчих юм. За тэгэхээр хоёлаа сэтгэлээсээ уншаад тэгээд мэдээлэл хүргэе. Ган толгой сөгчмөг Сэнди Анжел очроод мөцдөг нар маань бас орой мэндийг хүргэсэн байна. За иншралтай байгаагч маань нартай сайхан өдөр байна. Стокгольмд нэмэх 12 хэмтэй байна гэж шүү. За тулга соном чукайн. За энэ багийн бүгдээ бас орой мэндийг хүргэсэн байна. Цэгийн цэцэг бас орой мэнд хүргэсэн байна. Манай их сургалт хогоо их чиг бас иймэрхүү байдлаар сонь сайхнаа хуваалцаад минд мэдчихвэл их сайхан байх шүү. Нуруу муруу өвцөн бол тэрийг хэлсэн ч болно. Тэгээ миний ойр тэр булчин гар өөлөө арай л хэм хийгээд хашг байна. Та тэгж яриад насаар л хоёлаа харин ч би ч танаас бол залуу байгаамаа. За тэгэхээр ихний мэдээлэл хүргэе. Өнөөдөр Будапешт Солонгос улсад коронавирусын халдварын 353,980 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн онцлог мэдээллийн хувьд SBS News-дээрээс онцлсан байгаа.
За танихгүй хүнээс ирсэн 8 сая вон гэсэн мэдээлэл өнөөдрөөс их хүмүүсийн анхаарлыг татсан. За яг нэлээд олон мэдээлэл байсан. Тэр мэдээлэл дундаас шүүж жагаад сонгосон байгаа. За Чимбааханаас Монгол иргэнтэй холбоотой мэдээллийг удахгүй хөргөх баг. За энэ сарын 20-ны өдөр нэгэн интернет хэрэглэж өөрийнхөө сошиал хаягтаа танихгүй хүнээс хүргэлтээр 8 сая вон ирчихлээ. Яах ёстой вэ гэсэн ийм мэдээллийг сошиалд оруулсан юм байна. За тэрээр ямар ч шалтгаангүй 8 сая вон өгсөн нэг л сонин санагдаад байна. Энэ гэмт хэрэгтэй холбоотой мөнгө биш байгаа гэж би юу нь бол эргэлзээд байна. Мөнгийг магадгүй те хэрвээ над нөхөрөл дансаар ч явуулж болно, ойр дотны хүмүүс хэрэг өгсөн бол те яагаад ингэж бэлнээр бүр тэр дундаа хүргэлтээр явуулсан юм болоо гэдэг нэг сонин байна. Яах ёстой вэ гэж сошиалд оруулсан. За тэгээд үүний дараа бас өөрөө мөн буруу явуулсан гэхэд өөрийнх нь гэрийнх нь хаяг бүр маш сайн ингээд яг бүр ямар ч алдаагүй 90 хаягийн дээрээс нь утасны дугаарт нь бичиж үлдээсэн нэг сонин санагдаад цагдаагийн байгууллагт мэдэгдсэн юм байна. За уг мэдээллийг харсан интернет хэрэглэгчид бас ийм сэтгэл үлдээс маань утасны залилантай холбоотой бас оо мөнгө ээж магадгүй утас залилан гарч бас нэг мөнгө аваад идэг штэ. Эсвэл мөнгө угаах нэг төрлийн арга үзье гэсэн байна. За нөгөө бас нэг интернет хэрэглэгч өөртөө авалгүй цагдаад мэдэгдсэн сайн болжээ. Дараа нь бүр том хэрэгт оролцож магадгүйсэн. Яаж өөрийн чинь хувийн мэдээлэл ингэж наривчилж оруулж авсан юм болоо гэх мэтчлэн сэтгэлийг үлдээсэн байлаа. Харин энэ хүн цагдаад удаад цагдаа ирээд нөгөө тухайн шуудан явуулсан одоо хүнлүү нь уцаар холбогдсон юм байна л да. Тэгээ холбогдсон чинь тэр хүн ч гэсэн бас жоохон тойруулал наад миний одоо ингэж мөнгийг буруу тишээ явуулсан байна гэж хэлсэн. Гэхдээ яг буруу явуулсан бол ядаж одоо ингэж хаягийн ч байдаг юм те зөрүүтэй тэр гудамж тэдэн тоот гэдэг зөрүүтэй эсвэл утасны дугаар нь арай өөр бичигдэх хэрэгтэй байтал яг энэ хүний нэр дээр хаяг дээр ингээд 8 сая вон ирсэн айгүй сонирн байна гэсэн мэдээлэлээ. Тэг бодвол одоо бол цагдаагийн газраас нэмэлт бол мэдээлэл гараагүйсэн. Яг ийм байдлаар л мэдээлэл гарсан байлээ. Тэгэхээр цаашаа тодруулж шалгаж байгаа бах. Зөв мөнгө олж байгаа тохиолдолд бол мэдэгдээд бид хоёр өмнө бас мэдээлэл танилцуулж байгаа 6 сар хүлээгээд эзэн нь олдохгүй болвол тэр хүнд өгдөг. За дээр нь бас хэрвээ олоод одоо эзэн нь оллоо гэхэд хувь өгдөг гэдэг иймэрхүү зүйл байсан те. Тэгэхээр яг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн тохиолдолд одоо яаж шийдвэрлэх юм байгаа. Ер нь магадгүй энэ хүний хувьд 8 сая вон авчаад өөрөө бас сэтгэлийн дарамттай асуудалтай байснаас илүү яг ном журмаараа яваад шийдвэрлэгдвэл илүү зүгээр гэж шийдсэн болов уу гэж бодож байна. Гэтэ сонирхлын одоо ямар нэгэн байдлаар мөнгө хүмүүс залилаад авах гээд байдаг бахаар өгчөж байгаа болохоор одоо яах ч ёстой юм. Чимбах тэрвээ шуудангаар ийм 8 сая вон ирүүлээ. Шууд задлаа чимээг хөө. Дотгошоо ингээл гэрлэг аваад орчихно шүү дээ. Гэхдээ бидгүй ямар ч байсан нэг хэсэг тэгэл аваад байх бах та. Тэг яг яах ёстой болоо. Би бол айх баха. Яа тэгэхээр тэр их хэмжээний мөнгийг дараа нь бас яах вэ те. Солонгосчууд нэгдэг штэ. Энд тэнд ил тавьсан мөнгө Солонгост хамгийн их гардаг хулгай бол яг дугуйн хулгай гэнэ л дээ. Тэрнээс мөнгө төрөвч ил ингээд мөнгөтэй холбоотой зүйл тавьсан бол Солонгосод юусаа авч явдаггүй. Яг бол тэрэн дээр ирэх хуулийн хариуцлага нь өөрөө маш өндөр байдаг учраас тэгэхээр одоо тэрийг аваад дараа нь тэг үнэхээр зөрж мөрөөд хажуудлын айлд ирэх хэрэгтэй байсан. Би 8 саяг нууцсан байсан чи энэ яагаад чи ингээд мэдэгдээгүй ингээд дараа нь яалмал өөрчүүл яана гэж бодогдох байсан баха. Гэхдээ яг нэр цагаат бол яаж магадгүй. Зөв миний хувьд болохоор намайгаас хүмүүс их сургуульд байхад нэг юу хинхэг одоо юу гэдэг байлаа бас тиймэрхүү юм хэлээд байдаг байсан. Тэгэхээр энэ хүн шиг бас цагдаа гэх юм уу одоо аргаасаа мэдчихэвэл яаж ч хандж магадгүй л байх. Гэхдээ мэдхгүй мөнгө ирэхгүй бах уу? Манай сонсогч нар бас нэрээ өөрсдөг нь хаяг дээр ингээд 8 сая вон бэлнээр ингээд хүрээдрүүл яах байсан болоо. Гэхдээ би яхав зүгээр таамаг шүү. Ийм юуг харж байсан одоо Солонгост бол хамгийн их гардаг гэм төрүүдийн нэг чинь бас утасны залилан байдаг штэ. Утасны залилангаар ингээд л дээ Чимбаах руу залгаад за одоо ингээд ойр дотны хүмүүс чинь барьцаалсан байна. Та мөнгө явуул гэдэг юм бол тэрийг одоо яг өөрийнхөө хаяг дээр тэг хэрэгтэй өөрийнхөө хаяг дээр ингээд авах юм бол тэр чинь ингээд баригдчих штэ. Тэгэхээр магадгүй танд өгөөд та ингээд авсан тэрийг хадгалж дараа танд л би буруу хаягаар явуулсан байлээ гэд очиод авбал бас баригдах хугацаа нарай өөр байх юм болов. Зүгээр таамаг шүү. Энэ бол зүгээр л миний бодол шүү. Тэгээ солонгос хүмүүсийн хувьд энэ тал дээр мөнгөний тал дээр нь яалтчгүй хүмүүжил арай өөр байгаа даа. Өмнө бас тийм мэдээлэл байсан л та 50 мянган тим дэвсгэртээр маш олон сая воныг цонхороо цацчихсан. Тэгээд тэрийг бол хүмүүс цуглуулад буцаагаад өгсөн гэж байгаа. Ганцхан 50 мянган вон олдоогүй гэсэн чи тэр нь өөр айлын тагтан дээр юм дээр наалтсан байсан гэдэг дараа нь олдож бас өгсөн байгаа. Тэгэхээр энэ талаараа ер нь солонгосчуудын нэлээд онцлог зүгээр Америкийн кинон дээр ч юм уу бусад газар гардаг шүү дээ. За манайхан ч нэг ялгаагүй бах тийм. Ингээ мөнгө цацсан ч юм уу тийм тохиолдол ялчгүй аваад улсын үний олц гэх ингэчих бах тийм. Гэтэ бүр амар гоостэй. Мөнгө хүн цацаж болно шүү дээ. Цацаа тэр доор нь унсан мөнгнүүдийг буцаагаад түүгээд тэр цацсан үнд нөөчж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэг ч хүн тэр мөнгнөөс цацсан мөнгнөөс бол өөртөө бол аваагүй юм гэсэн үг чинь бас л тий. Одоо хариуцлага бол айгүй айхтар л байдаг гэж бодож байна. За тэгээд
Энэ мэдээллийн хувьд дажгүй юм гэгээлэг мэдээлэлээс бол дараагийн мэдээллийн хувьд яг Монгол хүнтэй холбоотой гэмт хэрэг гэхээр яалтчгүй бас тийм таагүй л байдаг л да. Энэ үзэж байгаа хүн болгонд энд байгаа хүн болгоны л одоо нэр төртэй бос зүйлтэй холбогдож байгаа учраас тэр энэ ямар хэрэг гарсан бэ гэхээр өнгөрсөн оны 12 сарын 7-ны юм байна. Тэгээ шөнийн 1 цаг 8 минутанд Инчон хотын Ёнсуу дүрэгт байрлах байрны Монгол улсын иргэн за ингээд 7 настай хүүгийнхээ өмнө эхнэрийнхээ хоолойг багалзуулаад ухаан алдуулаад дараа нүүрлүүн цохиж хүнд юм гэмтэл учруулсан хэрэг бол гарсан юм байна. Тэгээ энэ нь болохоор үнэхээр солонгосын ил мэдээлэлээр мэдэгдсэн, одоо цацагдсан гэсэн үг те. Тэгэхээр энэ юугаар нь хүрэгж байгаа. За тэгээ муудалцсан шалтгаан нь гэхээр иргэн аан болохоор эхнэрээсээ миний гаруу цаана байна гэж асуусан юм шиг байна. Эхнэр нь мэдэхгүйгээд хариулсан. Тэгээ ийм үйл гаргахсныхаа төлөө ингээд уурлаад хүч хэрглэсэн ч гэдэг юм уу нэг иймэрхүү шалтгаантай байгаад байгаа. Тэгээ энэ иргэнд бол шүүхээс 1 жил 6 сарын 20 хайл оноос юм байна. Гэхдээ яг хэрэгт нь бол үйлцэн эргээ бүрэн ухамсарлаад хүлээн зөвшөөрч байгаа. За нөгөө талаар хохирогч нь энэ хэрэгтэнд ял шийтгэл хүсэхгүй байгаа гэсэн ийм байдал зэрэг нь харгалзаж үзээд хэлсэн харгалзах ял оноох болжээ гэсэн ийм мэдээлэл бол гарсан байна. Тэгэхээр энэ үе үе бас Монголтой холбоотой, Монгол хүмүүстэй холбоотой мэдээлэл гардаг. Зууны дийлэнх нь иймэрхүү хэрэг төвхт холбоотой ийм мэдээлэл байгаа. Яг Монголд бол иймэрхүү хэрэг тийм мэрсэр гарч л байдаг баг. Яг солонгос байгаа хүмүүсийн хувьд ялангуяа гэр бүлүүдийн хувьд энэ мэдээллийг миний бас хүргэе гэж бодсон зүйл нь гэх юм бол анхаарахгүй бол Монголд байдаг шиг хандаал асуудал гарлаа цагтаад мэдгдлээ ингээд явхад энэ солонгосчууд энийг юугаар нэлээд их одоо онцлоод байгаа хэрэг 7 настай хүүхдийн хажууд те ингэж хүч хэргэлсэн. Эргээд энэ хүүхдийн хувьд сэтгцэд нь гэдэг юм уу өсөж том болоход нь өөр зүйл одоо буруугаар нөлөөлөх үе те иймэрхүү байдлаар бас хүүхдийн өвчрөл хүүхдийн одоо сэтгэл санаанд хохирол учруулах гэдэг юм иймэрхүү зүйлүүдээр нэлээх буруутгах учраас ер нь гэр бүлүүд жижигхэн маргаан байлаа ч гэсэн энэ тал дээр анхаарахгүй солонгосын хуулиар бол маш өөр шийтгэл оноох дээр нь хэвлэл мэдээлэлээр Монголын нэр гарч байгаа гэдгийг бас их сайн бодолцох шаардлагатай байгаа тийм. За тэгээд солонгост бол нэг хэрэг бүртгэгдсэн бол тэр хэрэг бол шийдэгдлээ цаашаа үйлчлээ явцдаг байгаа. Тэгэхээр ямар жижигхэн зүйлч бай, том зүйлч бай тэгээд тэрийг бол шалгахтаа гадаад иргэдийн асуудлыг бол гадаад иргэдийн асуудал гэж хүлээж авна. Тэр дундаа тэр тухайн улс орнд яг яаж амьдарч байгаа. За тэгээ би өнөөдөр бас яг мэдээллийг хараад гадаад иргэдтэй холбоотой гэмт хэргийн талаар хайж үзлээ л дээ. Тэгээд солонгосчуудын ер нь ийм мэдээлэл дээрээс бичиж байгаа сэтгэлүүд ярих юм бол яг ингэ манай улсад ирж иж иймэрхүү хэрэг гаргаад идэх юм бэ гэдэг тэр нэлээд шүүмжлэлтэй харагдчихсан. Тэгээ яг манай улсын иргэдийн нэр их дурддах тусмаа л дараа нь виз гаргах те дараагийн хүмүүст бол бас асуудалтай болно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ одоо тухайн Монгол улсаа төлөөлж явж байгаа хүмүүс учраас аль болох тэг хуулийн зөрчиггүйгээр асуудал үүсэхгүй амьдрах нь л одоо зөв шийдэл үү? Тэг би бас нэг зүгээр энийг харж байгаа. Өөртөө тохиолж ирсэн бол надад санаанд орсон л доо. Би ингээд манай охин үгэнд орохгүй. Тэгээд за чи хэрвээ уйлгаа болохгүй бол ингээд 0-д байж гээд 0-ийн хаалга хаагаад манай охин бүр их чанга уйлаад байсан. Тэгээд гинт санаа зовоод бас нэр зэргэлдэх айлууд одоо хүүхд хэргэлж гин хүүхдийн хүчрхийлэлч гэдэг юм иймэрхүү зүйл байдлаар мэдэгдэчихвгээд ялангуяа Америкт амьдардаг хүмүүс бол тийм асуудал төр бол шууд цагдаа ирээд тэгээд одоо тэр хүүхдийг асрах хамгаалах эрхийн нөхцөл хураадаг. Солонгосын хувьд яг бүр тэрүүндээ шууд хүрчихгүй байх. Гэхдээ л ер нь зөрчлийн гэдэг юм янз бүрийн арга хэмжээ авагдах. Арга хэмжээ авагдах юм бол эргээд бас дахиад гэр бүлээрээ оршин суух визэн төрөл нөлөөлөх ч юм уу янз бүрийн асуудал гарах учраас илүү одоо мөн бид нэр сурсан Монгол байдаг тэр байдлаараа бол байж болохгүй юм байна л гэж их бодогдчихсон. За тэгэхээр өнөөдөр бас монголчуудтай холбоотой. За энэ мэдээлэл болохоор 2 сайт дээр гарсан байлаа. Солонгосын 2 сайт дээр гарсан байсан. Ийм мэдээллийг онцлоо. За урьдчилан хуулиар нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бодит хөрөнгө оруулалт, бодит хэмнэлт, бодит өгөөж смартаа утган хамтран ажиллаж байна. За смартаа утганы хувьд бэлэн төлөлтөд метр квадратанд 7 сая 990 мянган төгрөг хямдарсан байгаа. За тэгээ 1 өрөө байранд 75 саяас 54 сая төгрөг, 2 өрөө байранд 110-аас 70 сая, за 3 өрөө байранд 158-аас 110 сая төгрөг хямдарсан байгаа маань. За тэгээ смарт тавны хувьд бол бидний сайн мэдхээр бол хуучнаар буян тухайн нисэх онгоцны буудлын яг хой талд бол байрладаг байгаа. За тэгэхээр энэ утганы хувьд 16 давхар 9 блок орон сууц төв зам дагуу байрлалтай. За мөн 3 давхар шилэн фасадтай үйлчлэгээний төвтэй байгаа. Тэгээ үйлчлэгээний төвд нь бол жишээ нь хүмүүсийн хэрэгцээнд одоо шаардлагатай бүхэл зүйл эрүүл мэнд за тэгээд эмнэлэг сургууль одоо юу гэдэг үйлчлэгээний байгууллагууд бол бүгдээрээ төвлөрч байрлаж байгаа. Байрны хувьд гэх юм бол бас минимал хэв маягтай 2184-өөс 60-84 метр квадраттай. За энд бол нэлээ их тийм ашигтай талбай бол ихтэй тийм иймэрхүү байдлаар шийдсэн байгаа. Доороо 200 автомашины дулаан зогсоолтой. За мөн үйлчлэгээний түүн болохоор 60-аас 700 метр квадрат ийм
албанууд бас байгаа. Тэр түрээслэх ийм боломж бас олдохоор байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бодит хөрөнгө оруулалт, бодит хэмнэлт, бодит өгөөж смартаа утгаан хамтран ажиллаж байна. Хамтран холбогдох утасны дугаар нь 8610 5647 8610 5647. За цэг маань үнэн хаппи нэдэг шүү энэ охин гэж бичсэн байна. Содомдор жайнцэг орой мэндэ та нартай гэсэн байна. Нараа наран гэрэл замун фламинго бас орой мэндийг хүргэсэн байна. За энэ сургалт өгч маань энд хүүхэд уйлбал хажуу айлууд шууд цагдаа дууднаа гэсэн байна. Төвшин дэлгэр сайхан сонсож маань сайн уу шүү манайхаа би байна шүү сонсоод явж байгаа шүү гэсэн байна. За бид гуравтай хамт байгаад баярлалаа. За ингээ өргөжлүүлэн дараагийн постоо хүргэе. За дараагийн онцлог постны хувьд YouTube-с нэлийн сонирхолтой бичлэг болсон л да. 1970 оноос 2010 оны хооронд солонгосчууд ямар хуу аялагтай хэрхэн яаж ярьдаг байсан ингээд оноор нь оруулсан байлээ. Тэгэхээр тухайн үед телевизээр ингээд хүмүүсээс гудамжинд явж байгаа хүмүүсээс ингээд ярилцлага авсан богино хэсгүүдийг тагстаад оруулсан байлээ. Тэгээ одоо бол яг солонгост ажиллаж амьдарч байгаа солонгос хүмүүстэй ярьдаг хүмүүсээс дуудлагыг нь анзаарах юм бол нутгийн аялаг гэж зүйл үүдэг ш. Манай Монголч гэсэн байгаа нутгийн аялаг гэдэг говийнхан өөр арай өөр ч гэдэг ингээд нутаг нутгаар арай жоохон аялагтай зарим үгсээ бол ингээд өөр хөл явчихдаг. Солонгосчуудын хувьд ч гэсэн тийм байдаг. Би болохоор өөрийнхөө уг нь их сөүл аялахтай гэж бодоод байдаг. Гэтэл би их сургуульд яг суралцж хаад манай багш намайг за би нөгөө айл яг мууж гэдгийг мартчихэж. Тэгээд ямар тач нэг муужийн нэг аялах чамд байх нь байна. Яг сөүл бол биш вэ гэж хэлжсэн аахгүй. Би болохоор өөртөө айг өөртөө итгэлтэй. Багшаа би бол яг сөүл аялахтай ярьж байгаа гэдсэн чинь. Тэгэхээр нөгөө манай тэгж ярьдаг шүү дээ. Хөдөөнөөс ингээд хүүхдүүд орж ирэл ингээл ярангуут өчиж жоохон тэрийг ингэж ярьдаг юм байна даа гэл ингээ ярьдаг шиг солонгост улс адилхан хөдөө орон нутгаас хүүхдүүд ингээд одоо сүүлд их сургуульд орж ирэхээр айгүй их одоо хооронд өвчи аялахтаа ярьдаг юм байна шүү дээ. Энэ үг чи ингэж хэлдэг юм байна шүү дээ гэх мэтчлэн нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд аялахын дотроо бол нэлээд олон янзаар задардаг юм байлаа. 6 янзаар задраад дахиад тэрнээсээ цаашаа одоо мууж буй яриа. Жишээлбэл одоо хамгион намч гэдэг юм уу эсвэл одоо тун одоо зүүн зүгийн аялга, баруун зүгийн аялга, хойд зүгийн аялга. За дээрэс нь чэжүү арал төртсөн чэжүү оо гэж үүдэг. Чэжүү оо гэдэг маань хэлий гэж байгаа шүү дээ. Чэжүүг бас нэг аялга гэж байгаа. Бусаа аялга гэж байна. Тэгэхээр яалтчгүй ингээд солонгос хүмүүст яриад үзэх юм бол дотроос арай өөр. Тэгээд нэг жишээ авах юм бол кегүрэ гэдэг маань одоо мэлхийг хэлж байгаа шүү дээ. Мэлхийг гэсэн чинь энд бүр баг 20-од утгаар хэлдэг юм байна. Жишээлбэл мэгжэги, мэггурагжи, кегури, кегурагжи, кегурагжи гэдэг энэ баг төргийн хэллэг шиг нэлээд олон байдлаар ингээд өөрчлөлт хэлээд явчихдаг юм байна. Тэгээ өнөөдөр бас танилцуулах видеон дээр бас гарч ирсэн л да. Одоо энэ зохиолч нарын тухай тэгэхэд яг кино гараад тэрнийхэн дараа нэг хэсэг бас хойд солонгосын аялга модонд орсон гэд хүмүүс албаар бас яг тэгж аялгаар ярих шаардлагагүй ч гэсэн мод болгож бас ярих тийм хэлбэр байдаг юм байлээ. За мөн нэг бичлэг үзэж байхад гадаад хүмүүсийг яриулаад тэгтээ солонгост маш их удацсан хүмүүсийг дунд нь бол солонгос хүнийг нуучиж байгаа байхгүй. Тэгээд аль нь гадаад хүн бэ гэд асуулт асуугаад нөгөөдөл нь бас өгүүлбэр хэлээд иймэрхүү байдлаар яг хоёр солонгос хүн таахад амархан бахаа гэж хэлжсэн. Гэхдээ яг таагаад үзсэн чинь бас тааж чадахгүй байгаа. Яг зарим хүмүүсийн хувьд болохоор бүр улсаараа тий Япон хүмүүсийн хувьд бол нэг арай иймэрхүү онцлогтой яриад байдаг. Европ хүмүүс нэг иймэрхүү онцлогтой солонгослыг сурахаараа яриад байдаг гэд гадаад хүмүүсийн аялганы бас тийм онцлог байх шиг байгаа тийм гадаад хүмүүсийн бас аялга байгаа. Солонгосч өөрсдөө дотроо задарчин. За манай Монголын хувьд бол би яг өөр дөр жишээ юм бол манай нөгөө гэр бүлийнхэн юм аавын тал маань юм говийн хүмүүс л дээ. Би тэг жоохон бахтаа нөгөө эмээ өөдрөө очиод жоохон ингэ одоо уулга алдаж ярьдаг юм. Тэгээл гэл нөгөө яг айгуурт ингээл гэл тэгээд яг ингээ хол гэдгийг болохоор зайл гэж хэлдэг. Тэг анх жоохон бахтаа очиж бол намайг нөгөө хамаатны ичтэр зургатны өмнө явахад чанцаа чи зайлаач гэлдэг юм. Би гомдол та намайг сая энэ хийш намайг зайл гэж хэлсэн гэл. Тэгвэл энэ маань болохоор тухайн үед зүгээр нөгөө хол гэдэг үгийг зайл гэж аяг ашигладаг. Тэгээ өөрөө нөгөө өвөө эмээгэндээ 100 болго оцроо сүлдээ ингээ буцаад хоттой ирэхээр зайлаач зайл гэл тэгээ явчихдаг гэсэн. Сая болохоор тэгтээ би хараалуугаар хэлээгүй шүү. Хүмүүсээ мөр ойлгох. Хол гэдэг утгаар нь тухайн үед бол хэрэгэлдэг гэсэн. Тийм одоо манайхан ч бас гурилын хэлдвэр ганжин гээл те тэрийг бас маш их олон янзаар хэлдэг юм шиг санагдсан. Тэр солонгос гэсэн яг одоо зарим нэвтрүүлгийг харж хахад тэр нутгийн аялгаар энийг юу гэдэг вэ гэд таалгах ч юм уу те ийм өөрчлөлт юу гэж хэлдэг вэ гэдэг тийм асуулууд хүртэл орж ирдэг харагдсан. Хоёул энэ бичлэгийн төр сонсох боломж байна юм баг. Тэгвэл нэг ихний хэсгээс нь одоо яг одоогийн солонгосчуудтай харьцуулах бол үнэхээр шал өөр ярьж байгаа байхгүй. Би чи өөрөө маш олон хүмүүстэй уулзсан шүү дээ. Тэгэхээр сонсоод үзэх аяга сонирхолтой хаа. За энэ талаар яг бодож үзье. За би ихлээд өөр давхар юмнууд нэгдэг байна нэг шалгаадах тийм. Тэгээд яг ярьж байгаа хүмүүсийн хувьд бол солонгосчууд ингээд дотроо ч гэсэн бас заримдаа нөгөө нутгийн аялгаасаа болоос би нэг ойлгох байх болох байх юм лээ. За сонсъё. 물론 내가 동균이에 대해서 아는 것도 있고 또 동균이가 나한테 대해서 아는 것도 있지만은 한국은 뛰면은 굉장히 차이가 많이 나는데 여기는 그렇게 한국처럼 막 차이가 많이 나게 빠르지는 않은데 16년도 아시안 게임 개최국인 만큼 그
그리고 Одоо яг нөгөө юу вэ штэ дээр үеийн биш хойд солонгосын яг тийм Яг тийм үү? тийм адилхан санагдаж Харин штэ. аюу удаан тэгээд нэг ийм жоохон зуураад ч гэдэг юм их сонирхолтой ярьж байгаа санагдсан. Би ч одоо яг 2017 8 оны үед л би яг Солонгос руу очсон шүү. Тэгэхэд бол тэндэж аялал нь өөрчлөгдсөн. Тэгэхээр улс орон болгоны ингээд хүмүүсийн одоо ярьж байгаа хэллэг ч гэсэн ингээд шинжлэхдээ шинэ үгнүүд гарч ирдэг шүү дээ. Тэрнтэй адилхан надад бол энэ бичлэгийг сонсоод бүр аюу сонирхолтой хөө ингээд 1990 оны үед ингэж ярьдаг байсан юм байна. Тэгээд 2010 оноогоо дөхөөд ирэхээр яг нөгөө одоогийн аялал руу арай өөр болоод ингээд өөрчлөгдөж явчихчихлээ. За тэгэхээр дараагийн онцлог постыг хүргэе. Тэр онцлог постын хувьд Солонгос гар барилдаа сонирхогчд гэдэг юм бас залуучуудын нэгдэл байдаг юм байна. За эндээс сайн өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан хүчит гар барилдааны тэмцээнийг бол зохион байгуулсан юм байна. За тэгээ энэ зургнуудаас бас сонирхуулаад дээр нь болохоор энэ уралдаан тэмцээний тухай товчхон мэдээлэл хүргэе гэж бодсон. Манай найз бас энд оролцсон байлаа. Тэгээ хүчит гар гэдэг самбуун дээр болсон гэсэн баха тэгээд ямар ч байсан Монголоос миний сонсноор бол 2018 он гэлөө 2012 онд бас улсын аварга болж байсан залуу орсон гэсэн. Тэгээд хахад л ер нь бол залуучууд маш их мундаг өрсөлдөөнтэй үзэж байна гэдгийг сонсоод бол Солонгос нэрийн гар барилдаанаар яг энэ тэмцээн болоход бас их чанартай болж байгаа юм байна гэсэн надад тийм юу бол мэдээлэл ойлголт төрсөн. Монголчуудын маань дунд зохион байгуулагдаж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээд ялангуяа найз маань оролцоод бол хэлж байгаа зүйл гэх юм бол сүүлийн үед чинь коронавигийн Солонгост нөгөө олуулаа цохилрохыг хориглоод ер нь хүмүүстэй тийм олон хүмүүстэй уулзаагүй маш их удацсан байлээ гэдэг зүйлийг бол хэлжсэн. Ягаад гэвэл ойрын үед бол ийм тэмцээн уралдаан бусад арга хэмжээ бол зохион байгуулагддаг. Одоо нэг арай бага зэрэг сулраад тий. Гэхдээ л ер нь үзэгч бол байх боломжгүйгээр нөгөө болж байгаа газрынх нь нэгдүгээрт багтаамж нөгөө талаараас хөл хориож гэдэг юм иймэрхүү зүйлтэй холбоотойгоор бол арай цөөхөн хүмүүс бол оролцсон. Зөвхөн тамирчид нь оролцсон гэж байгаа. Тэгэд хин ялсан юм бол би гэхдээ энэ зургийг харсан. Нэг залуулаа айгу мундаг яаж ах шиг гэлээ. Тэгээд тэр зургийг нэг бүсгүй авцсан. Оо ёстой манайхан айгу мундаг байна гэд. Тэгээд хальт л хараал өнгөрсөн л дөө. Одоо бичлэгэн дээр гарах бах. Ер нь бол залуучууд харж байхад их бэкбэк гартай залуучууд байсан. Гэхдээ яг төрүүлж байгаа хүмүүс нэхэр илүү тийм сурцтай тамирчид нөгөө техник илүү сайтай юм болоо гэж санагдсан. Тэгээд яг энэ залуучуудын хувьд гэх юм бол жингэрээ бас 75-аас дээш доош гэдэг юм уу иймэрхүү байдлаар арай өөр жинтэй тэгж бол тэмцээн хийсэн юм байлаа. Гэхдээ яг наадмуудын үеэр бас юм тэмцээн бол нэлээх болдог. Тэгээд манайхан ч бол их сайн одоо хүчтэй байдаг. Тэгээд Солонгост бол гар барилдаа өөрөө нэлээх бас хөгжсөн. Тэгээд спорт маягаар бол нэлээх болж байдаг. Монголчууд, солонгосчууд хоорондоо ч гэсэн нэлээх гар барилддаг ийм бас онцлогтой байгаа. Дээр хоёлаа бүр 2 жилийн өмнө л нийт бичлэг танилцуулсан та санаж байгаа болов. Тэгээд тэрэн дээр солонгосчуудтай манай монголчууд ин гар барилдаанаар үзээд манай монгол тамирч айгу мундаг байгаа. Тэгээд тасралтгүй 5 хүнтэйгээ гар барилж авах. Би дотроо итрээд ингээ тасралтгүй орохоор чи манай талын хүний ингээ гар нь өвдөж штэ гээл гараас ихсрэл 5 6 удаа ялаал. Тэгээ нөгөөд чи ингээл тэмцээнд ялаал дуусан гут нь монголчуудтай нэр үнэхээр хүч чадалтай мэй гээл ойрлолтол тэр бичлэг үзүүд нэр айгу гоё урамтай байсан штэ. Айгу бахархсан. Тэгэхээр дээр нь бас энэ залуучуудын маань хувьд ихэвчлэн бие хүчний ажил хийгээд тий энэ гараа ашиглах ч юм уу. За тэгээд ялангуяа заримдаа хүмүүстэй цуг ажиллаж байхад тэр ИСА гээл одоо хүнд олон тэр хайрцагтай юмнууд чинь давхарлаад ингээ барай авчдаг. Тэгээд яалчгүй гарын булчин бас их мундаг байдаг л тэр бол ажиглагдсан. За одоо яг бичлэг гарч ирж эхэлж байгаа шүү байна. Нэлээд олон хүмүүс очсон юм шүү тий. Тийм байсан монголчууд маань бас нэлээд олон. Энэ гар барилдааны зөвхөн эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулалт юм байна. Яа тийм бол нэг барилдаад үзчихвээ. Юу яа гэм бэ? Зүгээр өмнө бид нэг далайн хэрэг дээр монголчуудаараа наадам хийжсэн. Тэр үед бол жишээ нь эмэгтэй гар барилдаа ингээ болж байсан. Бас сонирхолтой юм байлаа. Эмэгтэй хүмүүс ч нэлээд шахтаа тэгээд бас орилолоо тий. Ингээл орилол бүр ингээ хүчээ гаргаад бас мундаг үздэм байлаа шүү. Сүгшмга дээгүүд нэг хэд хоноход бас ойлгохгүй хэцүү байсан. Ингээд 2 3 удаа хэлүүлж ойлгосон. За түрүүний нөгөө нутгийн айлгын талаас үтсэн баг шүү байна. За тэгэхээр ямар ч байсан нэг иймэрхүү мэдээлэл бол байна. Тэгэхээр сүүлийн үед бол корона гайгүй болоод ирэх юм бол монголчуудтай минь холбоотой иймэрхүү арга хэмжээ бас нэлээх болоод явах болов уу гэж бодож байна. За тэгвэл бас нэг арга хэмжээ болоод өнгөрсөн. Уг нь болохоос өмнө хэлсэн бол их олон хүмүүс харж амжих байсан баг. За мөн манай сонсогчдын маань хувьд түрүүний мэдээлэлтэй холбоотойгоор бас бичсэн байна тийм. Миний хийж байгаа ажил машин дотроо
Миний хийж байгаа ажил машин задлах, машин дотроо мөнгө хайсан тохиолдол нэлээд байдгийн. Гэхдээ ийм их хэмжээний мөнгө гараад ирээсэй гэсэн байна. Мөнгө бол байхан байдаг те. Гэхдээ ийм ихээр бол арай байдгүй гэж. Тэр нэг хуучин хувцас одоо ангилж ялгааг үйлдвэрчлөө. Тэнд бас нэлээд их мөнгө гарч ирдэг гэсэн чинь халааснаас нь. Тэгээ манай монголчууд яг үндсэн одоо ажлынх нь мөнгө гэхээр нэг 40-50 мянган вон. Гэхдээ тэр хувцсыг ялгаж байгаа хоорондоо л нэг 10 мянга 20 мянган вон улсаар баг тэр өдрийн нэг 120-оос 150 мянган хооронд мөнгөтэй болчдаг гэж сонсч ирсэн ш. Тэгээ би бас дотроо нэг тиймэрхүү ажилд нь гараад үзчихсэн гэж бодож сонирхож ирсэн байна. Кавонд Вонжушид амьдарч байгаа цөөвөл орсон чи кавон аялахтай юм байна гэдэг байсан. Уг нь гадаад хүн байх гэж хэлсэн байна. За Шведэд Малмо, Стокгольм, Нор гэсэн аялахтай. Малмо нь эр үсгийг гээгээр, Стокгольм нь эр үсгийг Нор гэж гэж дууддаг гинэ. За үргэлжлүүлэн видео руугаа орцгоё. Видеоноос өмнө надаар шинэ үг таалгах штэ юм баг. Тийм байгаа. За өнөөдрийн шинэ үг ямар шинэ үг байгаа вэ? Гацаж өдрөх гэдэг шүү аль хэдий. За шинэ үгний хувьд бол цанцаагаа нэг их зовоохгүй амархан. Би угаасаа зовхгүй таачна уу. За энэ болохоор зарим хүмүүсийн хувьд ажил болохоор зарим хүмүүсийн хувьд хоббигоороо хийдэг нэгэн төрлийн зүйл байна. Спортоор хичээлэх юм болов? За баяр үргээ. За баярлалаа. Видеор гоорё. За биш шүү. Спортын төрөл биш үү? Яг нэг хүмүүс чинь хоббигоороо спортоор хичээлж байгаа. Дараа нь бас тэгээд тамирчид чинь жоос мэрэгжлэл авчиж байгаа шүү дээ. Би яг энийг спортын төрөлд ордог үгүй нь бол сайн мэдэхгүй байна. Дуулах тэгвэл дуучин болон дуу сонирхдаг хүмүүс гэдэг. Бас сайхан оруулалт байна. Гэхдээ биш. Манай сонсогчдын хувьд бас шинэ үгээ те таанга цээжлээрээ тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол ажил мэргэжил гэхдээ зарим хүмүүс бол хоббигоороо хийдэг гэж байна шүү дээ. Гэхдээ спортын төрөл бол ерөөсөө биш юм байна те. Тийм байна. Ажил хэрэг болгоод цэвэрлэгээ юм болов? Цэвэрлэх. Энд чинь бас нэг төрлийн ажил шүү дээ. Цэвэрлдэг ажил байгаа. Нөгөө талаараа бол мэдээж хоббигоороо хийн ч гэж. Би бол хоббигоороо хийдэг л дээ гэрээс ил. Хобби баг амьдрахын төлөө. Амьдрахын төлөө л бас хийж ч болно. Саятай биш үү те? Арай биш байна. За юу яж болох вэ? Ажил мэргэжил болно гэсэн шүү дээ те. Гэхдээ тэрийг хоббигоороо хийдэг ажил мэргэжил гэхээр бас яг. Гэхдээ зарим хүмүүс бол хоббигоороо хийж болно шүү дээ. Зарим нь болохоор ажил мэргэжил болгож хийдэг байх нь. За анхаа Солонгост байхдаа уцаараа их үздэг байлаа. Их хань болдог байсан шүү. Та хоёр минь Монголдо ирээд машиндаа байнга сонсож байгаа шүү гэсэн байна. Баярлалаа хин бэ. Анхаа. Чи шүү. Чи та шүү. За тэгээд одоо хоолгонд хийх юм бол тогооч ус байж болно. Эсвэл те дуртай хоббигоороо хоол идэх хүмүүс зөндөө байгаа шүү дээ. За Чамбал усанд орж хоол хийх юм болов гэж бас битсэн байна. Хоол биш үү? Биш байна. За бүжиг йог гэж битсэн байна. Тэгвэл энэ юм байна. Зураг зурх юм байна. Зураач болон зураг сонирхдаг хүмүүс. Биш үү? За хараахан биш байна. Нэг чаргал тогоо мөн зураг зурх гэж битсэн байна. Сэндийн ажил ном унших гэж битсэн байна. Бас яж болох юм те. Зохиолч болон ном уншдаг хүмүүс гэл. Цоошо болдоод маань хоббигоороо ис хайдаг шүү дээ гэсэн. Тэг би ч гэсэн хоббигоороо хотлоо. За жоохон тохиолж өгч болохгүй юу? Юм орж ирэхгүй ч юм баг. Солонгос хүмүүс ер нь энийг бас нэлээд хобби болгодог их энэ чиглэлээр Загасчлах юм болов? За баяр үргээ. Дэргэсөө? Нэрнгэсээ. Дэргэсээ загасчлах юм уу? За тэгэхээр өнөөдрийн шинэ үг маань нагши буюу загас барих. За энэ бас зарим хүмүүс бол хоббигоороо загас барьдаг, зарим хүмүүс одоо гэр бүлээд ижээг хоолны газартаа загас те одоо ингэж загас барьч бол мэрэгжил болгож бол ажилдаг байх нэ. Надаас өөр загасчлах гэж ütсэн хүмүүс байна уу? Гараа өргөөрэй. За одоогондоо харагдахгүй байна. За би бүр айгүй мундаг таасан юм шүү. Чиглэх стример гэсэн байна. Сүүлийн үед нэр юм сувгууд ажиллаулдаг болоод байгаа шүү дээ. Хэмжээ дарах гэж мөн битсэн байна. За тэгэхээр өнөөдрийн шинэ үгний хувьд нагши буюу хүмүүсийн хобби дээр бол солонгост хэрэгжилж байгаа харагддаг. Тэгээд мэдээж бас загасчилдаг ажлыг бол хийдэг хүмүүс их байгаа. За тэгэхээр өнөөдрийн шинэ үгээ бүгдээ хамтдаа сайхан цээжиллээ. Тэгээ битүүр таамт байгаад их юм бол хаад маань баг солонгосоор ярьдаг болчих шүү. Яг бүр өгүүлбэрийн одоо бүтэц байдаг юм уу дүрмийг нь заахгүй ч гэсэндээ яалтчгүй тухайн хэлийг сурна гэдэг маань өөрөө шинэ үг те үгийн баялагтай байж иж сурдаг байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ үгтэй болчих юм бол ядчил өө нагши хэлээд ахлаа загасчлахаар явах гээд байгаа юм байна гэдэг хүмүүс л ойлгох байх. За өглөө өнөөдрийнхөө бичлэг рүү оръё. За солонгос улс бол яалтчгүй одоо К-драма буюу улаан гэдэг кино болон ер нь кино талдаа бол маш амжилттай байгаа. Оскарын шагналч гэсэн сүүлийн үед бол нэлээд олон жүжигчид бол нэр дэвшдэг болсон байна. Тэгэхээр энэ мэдээж киноны ард бол кино зохиолыг гаргаж байгаа зохиолч гэж нэг хүн байна. Тэгэхээр солонгост маш алдартай нэр бүхий хэд хэдэн зохиолч нар байдаг. Тэгэхээр өнөөдөр бид бас Дистралийнхэн дагуу алдартай одоо зохиолчдыг танилцуулъя гэж бодож байна. За нэгт нь болохоор Ким Инсуг зохиолч гэж байдаг. За энэ зохиолч маань 2003 онд шүү 2003 онд анхны киногоор олон танигдж эхэлсэн юм хүн байна. За сайн танигдсан кино гэх юм бол Тугкеби буюу чөтгөр гэдэг кино. Яг ямар төрлийн зохиол бичдэг вэ
юу гэхээр ихэвчлэн фэнтези, гэхдээ романс төрлийн зохиолууд өвчдөг. Тэгээ зохиолууд нь бүгдээрээ маш амжилттай болсон. За анхандаа гарч ирж байгаа зохиолч нарын хувьд бол цалингийн хувьд арай нэлээд бага авдаг л та. Тэгээ энэ зохиолчийн хувьд ч гэсэндээ нэг ангийн зохиолыг бичээд 700 мянган воныг авдаг байсан бэ нэг ангийн зохиолоос кино драмын. Тэгээд өөрийнх нь гаргасан кинонууд маш амжилттай болж ихэснээс нэг ангиас 30 сая воныг авч эхэлсэн гэж дараа нь. За одоо бол маш олон зохиолууд нь амжилттай болоод нэг ангийн зохиолыг бичгэд 100 сая вон авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Солонгосын хуучин дунджаар бол нэг залуучуудад зориулсан те драм бол 24 25 ангитай. За гэр бүлийн драм бол бараг 60 70 гээл яваад өчтдөг штэ. Тэгэхээр энэ нэг ангиас нь л 100 сая вон аавна гэдэг маань өөрөө нэг одоо 24 ангитай эсвэл нэг 12 ангитай киноны зохиолыг бичээд л бараг те одоо бүх мөнгөө те амьдралынхаа бараг бүх мөнгийг олох хэмжээний маш их хэмжээний мөнгөийг олдго юм байл энэ талаар бас надад айгүй сонирхолтой санагдсан. Нөгөө талаараа гэх юм бол Солонгос зохиолчид өөрсдөө ингэ төрөл жанртай байдгийн байлээ. Тэгээд би ч өөрөө яг Солонгост аялал жуулчлал сурч байсан ч гэсэндээ нэг Солонгос охинтой танилцсан. Тэр охин болохоор яг энэ кино урлаг талдаа сонирхолтой сурж байсан. Тэгээд тухайн надтай ярилцахдаа магадгүй одоо ингээд хин нэг ингэ кино урлаг талдаа сонирч байгаа бол ирээдүйд зохиолч гэдэг мэргэжил бас айгүй чухал болж байгаа манай Солонгос улсын хувьд гэд хэлжсэн л да. Тэгэхээр нэрээ энэ кинонуудыг одоо үзэхэд сонирхолтой байгаа юм чи ард нь гарч байгаа энэ одоо зохиолчид тархинаас гарч ийн гэдэг чинь зохиол бол бас их мөнгө болох боломжтой юм нэгжлийн болов гэж бодсон. За дараагийн зохиолчид Пак Жи Ин гээд зохиолч байгаа. За сая хийсэн Ким Үнсүгтэй адилхан одоо дээд зиндааны гэх юм уу нэлээд тийм од хэмжээнд бол үнэлэгдэж байгаа юм зохиолч байгаа. Тэгэхээр энэ үний хувьд болохоор бас одноос ирсэн хайр гэдэг миний хайр гэдэг киногоороо дамжуулаад зөвхөн одоо кино гэхээсээ гадна орноос энэ чимэг буюу чикен мигжүү гэдэг тийм одоо пи ууж чики эдгийн соёлыг бас нэлээд түгээсэн гэж бол ярьдаг юм байна. За анх бол 2009 болон 10-нд бол анхны кинонуудаа хийжсэн. За тэгээ бас олонний хүртэл болсон. 12 онд одоо энэ хүний бас бэлтгэж гаргасан кино нь амжилттай бүр 40% үзэгчтэй одоо анхаарлыг татаж чадсан. Эндээс эхлээд бол од болох гэдэг юм хүмүүс танигдаж эхэлсэн. За үүний дараа болохоор одноос ирсэн миний хайр гэдэг киног гаргаснаар бол энэ хүн ялчгүй хүлээн зөвшөөрөгдөөд одоо тийм од гэдэг статустай болж чадсан юм байна. Тэг үнэлгээ ч гэсэн бас их өссөн. Энэ үний хувьд бүгд Солонгос улсын бас нийтийн соёл урлагийн тийм том шагналыг авсан, ерөнхий сайдын өргөмжлөлийг авсан зэрэг нь болохоор яг энэ хүн хүлээн зөвшөөрөгдсөн гэдг нь бол одоо нийтэд илтгэсэн. За дээр нь гэх юм бол продюсер гэх кино байгаа. Энэ кинонд бол тоглохдоо Ча Тэ Хён гэдэг бас нийтмийн жүжигчин байгаа. За Кун Хьюжин, Ким Су Хён, за тэгээ Аюу гэдэг юм олон алдартай жүжигчдийг бол продюсер гэх кинон дээрээ бол нэгтгэж болж чадсан. Тэгээ сүүлд тэрний дараа гэх юм бол бас Цэнхэр тэнгисийн домог гэдэг кино байгаа. Энэ кино бол нэлээд бас дахиад хит болсон тийм. За тэгээ үүнээс хойш бол хүмүүсээ бас маш сайн мэдэх байгаа сүүлийн үед чамдэр бух харин болт гэдэг. За энэ алдартай киног бас энэ хүн зохиосон юм байна. Тэгэхээр мөн одоо үнэлгээ гэх юм бол ялгаагүй 100 саяд бол хүрж байгаа. За дээр нь бит хоёр түрүү ярьсан аялга гэдээ ярьдаг энэ кино гарсны дараа энэ хойд Солонгосын аялга бол нэлээд их модонд орсон гэж байгаа. Яалтчгүй тэгээ бүр хоёр Солонгосын нэгдэл одоо тэр хариуцдаг юм яам бүртэл байгаад байдаг штэ тий. Тэр энэ хүний хувьд болохоор нэлээд том юм төлөөлөл болсон. Хойд Солонгосын амьдралыг хүмүүс харуулж чадсан. Хоёр Солонгос хэрвээ нэгдэх юм бол энэ хүний бас оролцоо одоо илүү эвтэй юм ойлголцолтой. Энэ тал дээр бол маш том зүйл хийж чадсан гэж бас үнэлдэг юм байна. За дараагийн зохиолчийн хувьд бол Ким Ин Хи гэсэн зохиолч байгаа. Энэ бол миний хамгийн дуртай зохиолч. Яа тэгэхээр кинонууд маш сонирхолтой байдаг. За жишээ болгоод хэлэх юм бол Сигнал гэдэг битээр өмнө танилцуулсан кино байгаа шүү дээ тий. Солонгос улсад болсон бодит гэмт хэрэгүүдээс сэтвэлсэн олон ангит драма байгаа. Солонгост үзэлтээр бас нэлээд өндөр байр суурийг эзэлжсэн. За тэгээд манай дурчтай сонсогч мас Kingdom гэдэг киног ярьсан байна. Kingdom киноны бас зохиолч байгаа. Гэхдээ айгүй сонирхолтой нь Ким Ин Хи зохиолчийн хувьд бол ер нь л жоохон жанр нэм хуурц тэг фантаз маягийн одоо тэг хүн амны хэрэг ийм төрлийн кино дуртай. Түрүүн танилцуулсан миний танилцуулсан Ким Ин Су зохиолчлаар айгүй романтик юм л дээ. Тэгээ энэ хоёр зохиолч хоёулаа хоорондоо найз юм байна л да. Тэнгүүд ерөөсөө яриа нийлдэггүй нөгөөх нь болохоор ингээл одоо жишээлбэл за нэг ийм найзнуудаа ингээд хайр дурлал кино зохиогч байгаа гэж ярангууд нөгөөт нь болохоор айгүй романтик байдлаас нь нөгөө романтик зохиолчдыг зохиолч нь романтик байдлаас нь ярангууд нөгөөт нь болохоор үгүй ардаас нэг гинт хутга зоох хэрэгтэй ч гэдэг юм те. Тийм байдлаар ярьдаг айгүй хөвгөлтэй гэж бас ярьж хоорондоо найзлдаг юм байлаа. За тэгээ Ким Ин Хи зохиолч болохоор 2006 онд анхны бүтээлээ гаргаж ирсэн. За нийт бол сүүлд гарсан Kingdom гэдэг кинод нийт 190 улсад бол цацагдсан байдаг юм байна.
За энэ цаг дуусч байгаа болохоор яг дөрөвт хүний нэг товчхон дуртай. Тэгэхээр өндөрлөхөл юм шиг байна л да. Эмсэн хаан гэдэг ийм бас зохиолч байна. Тэгэхээр арай кинонд өмнөх үеийн тийм кинонд байсан. Тэгээд ялангуяа одоо Солонгос ажмаа нар гэх юм уу одоо нэлээд настай хүмүүс зориулдаг тэр нэг зунгаарлцсан тиймэрхүү кинонуудыг одоо бичдэг байсан юм. Жишээ нь нэг кино нэхэд анх 120 ангитай хийхээр төлөвлөж байгаад бас өршөө сунаад 175 анги гэж яригдчихсэн. Тэгээ 150 дээр бол тогтсон юм байлээ л дээ. 175 гэж яхад хүмүүс одоо нэг ангиас нь олох мөнгөний бодонгууд энэ хүн бүр хэдэн 50 сая тий 500 сая ч юм уу иймэрхүү их дүн гарч ирээд тэгээд бол нэлээд хүмүүсийн их бас анхаарлыг татчихсан юм байлээ мөнгө олох талаасаа. Тэгээ 100 хэдэн ангитай гэсэн мэт сая? 175 анги гэж яригдж байгаа 150 анги хийгээд тэр чинь болохоор 150 ангитай кино байдаг юм байдаг шүү дээ бас байдаг. Тэгээд одоо энэ хүний хувьд болохоор яг тэр кинонуудаас гадна гэх юм бол нэг тийм солонгос киноны өөрийнхөө 12 гол дүрийг ингээд хүлээд гэх юм уу тийм нэлээд төвхтэй тийм дүрүүдээс гаргадгаар их онцлог содтой юм байна. За тэгээд цаг маань хитэрсэн учраас хоёлаа энэ хүртэл өргөе да тий. За тэгээ. Ягаад өнөөдрөөс энийг танилцуулсан бэ гэхээр манай Монгол улсын хувьд ч гэсэндээ кино зохиолчд бол бас нэлээд ховор байдаг юм байна л да. Яг нэг гоё зохиолыг шинээр гаргаж ирж байгаа залуучууд бас цаашдаа нэмэгдүүл гэж би дээр нэг юм кино зохиол шүүмж бичдэг хүний юуг уншижсэн нийтлэг уншижсэн. Тэгэхээр магадгүй заавал бас мэрэгжлийн хүн гэлтгүй ер нь кино зохиол талдаа сонирхол ирээдүйд бол аюу боломжтой мэрэгжил юм шиг санагдаад онцлсан байгаа. За ингээд нэвтрүүлгийн мэдрүүд өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллаж Smart Town хамтран ажиллаа. Би дуртай хамтсан бүгсаа сочртаа маш их баярлалаа. Маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бодит хөрөнгө оруулалт, бодит химнэлт, бодит өгөөч Smart Town хотхон хамтран ажиллаа. Та яг одоо захиалга өгвөл нийтрэг авторатын үн 2,600,000-аас 1,790,000 болж хямдрлаа. Борлуулалт ялбартай холбогдох утас 8610 5647 8910 5647. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна.